Яг энэ зураг дээр бол одоо юм нэг дөрвөн тойрог байгаа. Энэ зураг бол хүний хөгжлийн дөрвөн шатлалыг харуулж байгаа. Эхнийх бол comfort zone буюу тухтай бус. Тэ энэ хэсэгт байхдаа хүн аюулгүй мэдрэмжийг мэдэрч идэг ийм орон зай гэсэн үг. Тэгээ энэ зургийг бид нар олон удаа харсан хэрнээ дандаа өнгөц харж өнгөрч исэн байгаа. Тэгэхээр бидний одоо гайхаад хайгаад байгаа амьдралын утга учир сүнсний зорилго гэдэг зүйл энэ дөрвөн бүсийн хаана оршдог вэ гэхээр growth zone буюу хамгийн төгсгөлийн энэ өсөлтийн бүсэд оршиж идэг. Тэгэхээр бид нар comfort zone байгаа буюу эхний бүсэд байгаа тохиолдолд бол за тэр сүнсний зорилго амьдралын утга учирын тухай одоо бодоод ч хэрэггүй. Бид нэр комфорт зоноосоо гарах үедээ юуг мэдэрдэг вэ гэхээр 2 дугаар бүсэд хөгжлийн 2 дугаар энэ шатлалд орох үедээ болохоор бид нэр айц давмгаалж эхэлдэг. Тарих энийг болиулах гэж оролддог. Тэгэхээр бусдын бодлоос хамаарна шалтгаан хайн өөртөө итгэлгүй болно. За тэгээд эдгээр тархины гаргаж өгöd байгаа шалтгаан айцаа давж дуулаад бусдын бодол хамаагүй гэж бодоод энэ бүсийг даваад дуулчих юм бол дараагийн бүс нь юу гэдэг вэ гэхээр суралцах бүс эхэлдэг. За энэ бүсэд болохоор хүн шин чадваруудыг эзэмшиж эхэлдэг. Comfort zone буюу тав тухтай бүсээ тэлээд эхэлдэг. Эхлээд бид нар альвааг сурахад маш хэцүү байдаг шүү дээ, тий. За тэгээд тэр зүйлээ нэг сураад гартаа оруулаад ирэхээр тэр таны comfort zone болж эхэлдэг. Тэгэхээр таны comfort zone энэ learning zone хүртлээр сурах бүс хүртлээр тэлдэгэ гэсэн үг. За энэ бүсийг суралцах бүсийн цаана юу оршдог вэ гэхээр өсөлтийн бүс, өсөлтийн хэсэг оршно гэсэн үг. Энэ үед л хүн яг өөрийн зорилгоо олж мөрөөдлөө биелүүлж дахиад шин зорилтыг тавьж эхэлдэг. За яг энэ дөрвөн шатлал ерөөсөө л үргэлжлээд байдаг гэсэн үг. Тэгэхээр бид нэр ихэвчлэн аль хэсэг